Сайн байцгаана үзэгчдээ, өнөөдөр Хүлээгээр уран сайхны киног товчхоноор тайлбарж өгье. Энэхүү уран бүтээл нь 2025 оны 1 сарын 24-нд нээлттэй хийсэн. Ерөнхий найруулагчаар B жаргал сайхан ажилласан. Бөгөөд зохиолыг Фави уран бүтээл нэгдлийн жүжигчид буюу J8 гэрэл, S8 Эрдэнэ, Үн ундрал, B8 Эрдэнэ гэгчлийн бичсэн ба гол дүрүүд нь тоглосон байна. Жанр инээдэм, хайр дурлал, амьдралын замнал. Киноны онцлог бодитоор орчны төсөл, хүний амьдралд тохиолдог хүлээх мөчүүдэд анхаардаг. Үйл явдал өөрсдөх ерөнхийдөө дараах байдлаар өрнөдөг. Хүн бүр өөр зүйл хүлээнэ. Аялалд явах өдрөө, хайртай хүний төсөх өдрөө, амьдралын өөр нэг шатаа хүлээх гэх мэт. Гол баатруудын амьдрал хүлээлтийн хэмнэл төвчээр өөрчлөлт орж ирнэ. Хэцүү чанарууд, тогтлолт, ухаарл их зэрэг. Киноны инээдмийн элементтэй боловч гол санаа гуниг эргүүлэлттэй байгаа гэж тайлбарлагдаж байна. Онцлог дүрүүд, өнцгүүд. Гол дүрүүд нь J8 гэрэл, Ихэ Сумьёдож, B8 Эрдэнэ нар. Тэдний дүрүүд амьдралыг хүлээлт шийдэх хүслийн мөрөөдөл гэх мэт сэдвүүдээр холбогдно. Үйл явдал хүлээх гэдэг нэг үгээр хамтран дамжих, амьдралын өөр үе шат руу шилжих гэж буй хүмүүсийн хөдөлгөөн мэдрэмжүүд гардаг. Кино нь маш дилетанттай үйл явдал болон биш сэтгэл зүйн бодлын төрөлд хандаж байна. Тиймээс ямар нэг том адал явдал хүний дотоод хүсэл, хүлээлтийн мөчүүдийг харуулсан гэж ойлгож болно. Хүлээх гэдэг сэдв нь олон төрөлтэй. Зорилго хүлээх, нөхцөл байдал, өөрчлөгдөхийг хүлээх, хугацааг хүлээх гэх мэт. Монголын орчин хүмүүсийн амьдрал, хэм маяг, хүсэл мөрөөдөл зэрэг мэдрэгдэх боловч зарим шүүмжлэгчид монгол хүмүүс огт харагдаагүй гэж хэлсэн байна. Баяртай үзэгчдээ, дараа ямар кино тайлбарлавал магадгүй комментэнд бичээрэй.